За одоо болохоор эд анги одоо дотор нь угсарч анхны угсраа хий. За үүний тулд бол яг вэхээр эхлээд хамгийн түрүүнд гол байх ёстой. За тийм учраас эхлээд гол зуръя. За энэ голыг бол та нар зурх ёстой. Гэхдээ эд ангийн тоонд орохгүй гэдгийг тодорхойлъё. За гол хамгийн эхлээд үндсэн одоо яг мөрөн донд байх юм цол байна. Яагаад цол байгаа вэ гэхээр мэдээж юу буулгарт тэгээ мушиг момент нэлээ өөрчлөлт учраас цол гол хийж байгаа. За тэр голны дараа яг одоо тэр мөр сууж буул орох тэр хэсэг байна. За дараад нь за тэрнийг нь бас адилхан энэ талдаа хий. За энэ байна. За дараад нь тодорхой хэмжээний сул хэсэг байна. За энэ бас тэр сул хэсэг одоо нэгвэрбэл холхивч хүртэл энэ хоёрыг жигд зайтай холхивчнаас хөндөөрүүлж янз бүрийн үрэлтэнд оруулахгүй байх ийм хэмжээтэй юм би. За энэ яг холхивч суух хүзүү гэж тодорхойлъё. За тэгвэл энэ танд бас яг холхивч толгуур-тагаа харьцах холхивч суух хүзүү байж таарна. За тэгвэл энэ талд нь нэмэлт нэг хүзүү хий. За энэ бол одоо холхивчноос ийшээ гараад дараад нь энэний дараа дээр энд нь араа суух хамгийн бага хүзүү байх. Ийм юу хийе гэж. За энэ дээр хамгийн чухал хэмжээс бол одоо энэ голын хэмжээс. За энэ бол юу гэхээр нөгөө 900 та тэгээ хоёр талд нь 60 та 30 та тийм цаап суухад тохирсон ийм хэмжээ байх ёстой. За тэгэхээр дээр нь 30 та, доор нь 60 та гэхлээр яг гол нь бол 60-ын гол бол энэ дээр 30. За ийшээ 30-ыг нь бүтэм багтаасан болохоор 15. Инхээр 45 байх нь гэсэн үг. За юу гэсэн үг вэ гэхээр за 900-аас хасах нь 45 хасах нь 45 нэг 90-гээр 90-ийг хасчих яах юм байна. За 810 энэ хэмжээснийх. За энэ бол ойлгомжтой тэгвэл хэд байх вэ? 60 та мөр суун. За энэ бас 60 та мөр суун. За энэ болохоор тэр завсрын юу. За энийг ямар ч байсан сав гараад янз бүрийн конвейер маневр яваад үрэлдэхгүй байх үүднээс за доор хаяхад нэг 80-тай хийчихье. За энэ талыг бас 80-тай хийчихье. За тэгвэл холхивч суух хэсэг. За энэ хэмжээс юунаас нь авчлаа да скап дарж байгаа дахиад хэмжээс авчие. За холхивч суугаад энэ нэгт гарахгүй марахгүй холхивч байх учраас за хамгийн урдтаа 30. За ер нь бол би нэг 25-аар хийчихье гэж бодож байна. За 25 ч тодорхой хэмжээнд урддах болоо. Гэхдээ энийг нь бас 25-аар хийчихье. За энэ сул үзүү бол яг энэ дээдлийн хэмжээсүүд шиг адил 80 бай. За холхивч суугаад холхивчны энэ дээр янз бүрийн гинж давхарлах юм хум гарч магадгүй. За тэгэхээр ингээд 80 хийчихье. Хэрвээ сүлд магадгүй нэмж болно солид орк гэсэн чинь те. За энэ бол одоо юу суугаад engagement каринийг бол доор хаяхад 60 та хийчихье. За хамгийн бага диаметр энэч байх хэвээр. За эндээс эхлэе. За ерөнхийдөө нэг 30 та байлгах энэ үүднээс явъя. За тэгвэл 32 та 16 хийчихье. За араа маран дээр 32 та таардаг. За тэгвэл энэ нэг 32-оос за 3 мм илүүтэй энэ 18-аар хийчихье. За 18-аар гэхдээ энд нь харагдуулж авахгүй бол дагаад нь нандуур шүү дээ.
байна. Байна. За. За сайн байна. Багш нь харчнаа. За. Харчнаа хараагүй. Харчи за. За энийг бол ингээ 20-оор хийчихье. Тэгээд 2 мм илүүтэй гэхлээр бол хангалттай. За энэ шатлалыг 22 бай тэгвэл тэ. За энэ шатлал тэгвэл за 24 бай. За би энийг нэг 25 гарах байх гэсэн арай шатлал томтой болчлоо. За тэгтээ яа дээ. 26-аар хийчихье. 25 болохоор арай л нэг баг шатлалтай болох гэдэг. За энэ хэмжээсүүд нь нөгөө хамт момт яваад байсан хэмжээсүүд нь бас доош маш оржчээ. За эднэрийг бүгдээ дээш нь гаргаж хэмжээсгүй ингэж тавьж агаад за дараад нь дахиад одоо үнсэн хэмжээсээ тавьчих. За тэгэхээр энэ 24 болсон. За би чинь тэндээ 50-аар хийсэн шүү дээ тийм үү. За тэгвэл засах нь байна. 50-аар хийснийгээ дөнгөж сая саналаа. За соёлыг дэмчин. Засвар бол ороход асуудалгүй. Энд бол 22. За холхивч маань гоё 20 дээр уу 40 диаметртэй дээр гоё суух нь. За ингээд багтсан гол байлаа. За тэгээд exit sketch гэдээ гарлаа. За тэгэхээр revolution энэний эргэлтэн дээр за энэ том юуг заагаад өгье. За тэгвэл энэ selection control дээр за энэ тэрэ яраа эргэн, 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 энэ тэрэ яраа эргэн. За энэ тэрэ яраа эргэн, энэ тэрэ яраа. За энэ хийж мэддэг учраас бол асуудалгүй эд ангид оруулахгүй байгаа шүү. За тэгээд хамгийн гол юм нь энэ дээр одоо 2 юу хийж өгсөн. Биш ээ 3 шүү. Мөөрнүүд суухтаар твхтэй. Тэгээд энэ нөгөө одоо араа суух юмдаар бол бас твхтэй. За тэгэхээр design library руу ороод features дотроо metric тэ metric дотроо keyways. За keyways гэд одоо энэ k-гээл аванда. За хамгийн түрүүнд эхлээд энэ үзүүн дээр суулгах хий. За тэгээд диаметр хэдтэй вэ? 26 24. Тэгэхээр 48 гэсэн үг те. 44. За 44-өөс 50 энийг авъя. За тэгээд диаметр болохоор энэ ирмэг болохоор энэ ирмэгийг зааж өгье. За тэгээд юу бол арай урт хол болсон байна. За энэ нэг 8 таарах болов гэж бодож байна. За уртын хэмжээ нэг 32. За 34 ч байсан болох юм байна. Ягаад гэвэл эн чинь яг л 60 өргөнтэй байгаа тий. Тэгэхээр 36 байна. Түрүүн би 50 өргөнтэй хийж ийсэн. Өмнөх оюундар видеон дээр. За тэр видео маань нэгдэхгүй байгаа учраас энийг ахин зурж байна. За одоо тэгвэл энэ дээр ахиж хий. Ахаад л энэчнээс keyway датлаа. Энэ хавтгайг зааж өглөө. За диаметрийн хувьд 44-өөс 50 гэдгийг сонголоо. За энэ ирмэг дээр нь энэ ирмэгээ зааж өглөө. За энэ юун дараа болохоор 8-аар хийж өгье гэсэн. 8 их гоё таарч байгаа тий. За энийг болохоор 36 татсан тийм үү?
Энэ ирмэг зааж өгöd байхад яагаад эндээ гарч гоё гарч ирэхгүй вэ? Фейс буруу зааж өгсөн юм лөө. Фейс чинь нэс шүү дээ. Түрүү ирмэг буруу зааж өгсөн байх шиг байна шүү. 8 тэгээд 36. За ийм алдаа хийж байсан байна. За тэгэхээр энэ яахан буруу юм боллоо. Окей. За одоо нөгөө үзүр юу суuna гэдэг хавлаа. Энийг оруулж ирлээ. Нүрээ зөв зааж өгье. За энэ болохоор 16 таа гэдэг чинь 32 таа гэсэн. 30-аас 38 өнгөрчлөө. 30-аас 38. За ирмэг асууж байна. Тэгэхээр энэ дээр энэ ирмэгээ заагаад өгчнө. За тэгээд энэ дээр за ер нь голлох ёстой учраас энэ дээр 16 морга байх баха. Ер нь цаад руугаа эднэр байх ёстой учраас. Окей. За энийг гол 3 гэж хадгалчих тий. Нэрэн бол одоо андуурахгүй тулд 3-аар тохирсон байгаа. Гол гэж зүгээр кириллээр үгүй латинаар мөртлөө sharp mark гэж яахгүй энэгээр хадгалж байгаа шүү. За одоо энэ дээрээс assembly хийнэ гэж. За assembly орж ирээд хамгийн түрүүнд мэдээж авах хэд ангийн. За тэгэхээр origin-ийн давхцуулахын тулд голоо эхлээд оруулаад ирье. За миний origin давхцсан. За ингээд assemble дээр insert components the browse. За энэ дээр бол 3. Бол 3 биш мөр байх бай. За яг болоо оруулаад тавьчих. Эхлээд мөр байх байсан байна. Мөр 3. За мөр 3 дээр нэг хэмжээс зөрсөн. За тэрнийг заасъя. Энэ болохоор бол гээд угсар гэж томор чи. За бас 3 таа шүү. За тэнгуут энэ хэд анги нээгдээд энэ 25 биш энэ 26 болж өрж байгаа. Шээ 24 боллоо. 24 болж хөрж байгаа. Тэгээд rebelled. За
дахиад арай дарчи одоо энэний бүгд засвараас болол гарцсан байх хэвээр edit component. За одоо хамгийн гол нь угсраа энэ дээр угсарна. Mate авъя. Mate дарлаа энэ цилиндр нь энэ цилиндртэй яг concentric. Окей. За тэгээд давхар энэ тал нь энэ талтайгаа нийлсэн байна гэж. За одоо харъя. Яг 60-та ингээ гой нийлснээр харагдаж байна. Харин диаметрийн хувьд юу болов? За. Энэ Pascal-ны хэмжээгээр зөрөө харагдсан юм байна. За тэгээд энэ дээр юу ч гэсэн эхлээд твх оруулаад ирье. За твх бол design library гэж toolbox дотор байх хэрэгтэй. За toolbox-ыг дарангуут энэ улсараа гарч ирж байна. За хэдүүлээ ISO-го сонгоё. Case за parallel case сонгоно. За энд орж ирлээ. За хэдүүлээ. Shaft diameter 38-аас 44. Урт нь 36 цэ хэдүүлээ тий. дөрөвтэй харагдаагүй лөө. Яруу хайртай байсан юм байлгүй дээ. За окей. За тэнгууд 2 байх хэрэгтэй. За нэг ингэж гаргаж ирсэн одоо. Хоёр талын юутай гэж зааж өгдөг бай. За яхав. Одоо твхээ нэгдүгürt эндээ суулгаж өгье. Мэж тавья. Энэ дэтэлтэй. За. Окей. Жаар асуудалтай шүү. За. Энэ талыг нэгдүгээр энэнтэй мэйдүги ахаад энийг энэнтэй мэйдөгчи. За. Одоо нэг сонин мэйд явуулах хэрэгтэй болох байх гэж бодож байна. Энэ ирмэгтэй хаба. За энэ талдаа заагдж байна. 12 юуны диаметр. Concentric. Clear section. Clear section. Line axis биш бүр юугаараа тэнцмээр ах юм.
Ана 12 юуны зөөрөө гараад байна. Тэгвэл энэ шугамтай концентрик хийч. 12-14-ийн зөрөө гараад байна. Weapon part. За тэгвэл энэ дээр нэг засвар хийч. Зузааны нэр нь 5 мм-ээр өргөсгсөн шүү дээ. Бараг 8 шугам биш үү? Одоо нэг мэйдээ засчаар тэгээд л гоё болно доо.
жаахан заваарсан юм болчлаа. Наран дөрөв арайд үсэн хэмжээ. За тагцахгүй байгаа учраас ингэж л концентрат хийдэ. За одоо хамгийн чухал юм. Яг энэ энд суугаад нөгөө мөр тэнд нь таарч яах үгүй юу гэдэг их чухал. За mate энэний гадна тал энэ хэсэгтээ концентрик гэхдээ энэ тал нь энэнтэй консидент. За одоо нөгөө мөрийг оруулж ирээ. Mate-ийг дүр дуусгатыг. За тэгэхээр контрол дараад энэ мөрөн дөрөнд дараад цаашаа ширлээ. Маус нэг яваад контролоос гараа авахаар энд байрлана. За тэгээд mate үгүй. Mate into энэнтэй энэ цилиндр концентрик. Окей. Мөн энэнтэй энэ консидент. За одоо хамгийн гол шалгуур энэ яг жацаарсан байна уу? Тэр 900-аас гарсан хэмжээсээ зөв өгсөн байна гэсэн үг. За нөгөө твхээ одоо аваад очие. Лажах ийшээ илүү гаргаад байрлуулчих. За эхний ээлжинд энэ уг нь бол юутайгаа mate хийх байсан баг. Энэнтэй mate чи консидент. За одоо твхээ аваачаад энэ бүрийг нь энэний бүртэй очоод орчлоо шүү. Консидент гэдэг. За одоо энэ дэтлийг нь энэнтэй mate дараагүй mate энэ дэтэл басих нь консидент. За тэр ард очсон. Одоо тэгвэл энэ шугам энэ зэгтэй консидент. Тарахгүй.
Дээдэлтэй юу болсон учраас за тэгвэл clear энэ амархан консидент өгчий. Энэний зөвхөн консидент. Окей. За ингээд болны угсраа дууслаа. За энийг save-ли. Save all. Yes. За тэгэхээр за parallel cake энэгээр нь save-лчи. За одоо бүх юм севлэгдээд энэ бол угсрагдчихлаа. За бичээр хэвлэх энэ дээр нь хэгийг нь бол хийхгүй байя гэсэн тийм ээ.